Хаант Оросын галзуу санваартан Распутин. Григорий Ефимович Распутин муу нэртэй далдын хар шидтэн гэдгээрээ зартай нэгэн билээ. Түүний амьдралын тухай маргаантай олон яриа байдаг. Тэрчлэн өхөшгүй мөнхийн амийг нь хороох тун хэцүүгээд түүний тухай үлгэр домог шиг яриа олон. Григорий Распутин нь 1869 онд Сибирийн Покровское гэх нэгэн жижиг тосгонд ядуу тариачны гэрүүлд төржээ. Түүний эцэг их бичиг үсэгт тайлагдаагүй байсан бөгөөд адууны хулгайчд гэдгээрээ зартай хүмүүс байв. Распутин бага насндаа өөрийгөө бусдыг анагаах хувцастай ирээдүг харах чадвартай гэдгээ мэдсэн гэдэг. Тэрээр 18 наснда Верхо Турийн сүмд номд сурч Далдын ичээдийн эрдэмт суралцсан байна. Распутин нутагтаа ирсний дараа хүмүүсийн идэгшгүй өвчнийг ангааж Сибирийн тариачдын донд нэр хүндтэй нэгэн болов. Тэр үед Хаант Орос улсад эр бусын үйл явдлууд их тохиолдож байсан бөгөөд тосгоны хүмүүс түүнийг үнэхээр эдгэх хувцастай гэж хүлээн зөвшөөрсөн юм. Түүний нөлөөгөөр тэрээр хэрүүлж, хулгайч, аригчин гэх мэт бүхэл муу шинж бүрдсэн буруу хүн болж хуурчээ. Распутин гэрлэж хүүхдүүдтэй болсон ч 28 наснда хувраг болохоор шийдэж гэр бүлээ орхин сүмд амьдарч эхэлсэн юм. Гэвч тэрээр удалгүй тосгон руугаа буцаж очихоор Сибирийн чон бар баавга хорт могоо зэргээр дүүрэн аюултай ойг ганцаараа туулжээ. Эцэст нь тосгондоо очиход хүмүүс түүнийг үнэхээр өөрчлөгдсөн болохыг анзаарсан юм. Тэрээр урт сахалтай, гүн харцтай болж сүнслэг чанараа улам хүчтэй болгосон байжээ. Тэр үед Хлистиг их шашны хууль бус бүтлэглэл хүчээ авч байжээ. Тэд үнэн алдартны нэг урсгалыг дагагсад бөгөөд гишүүдэн зөвхөн нүгэл үлдснээр аврагдана гэдэгт итгэдэг байв. Бүлэглэлийн гишүүд ариун сүнсний өмнө мансууртлаа бүжиглэж дараа нь бэлгийн ажил хийцгээдэг байжээ. Распутин тосгондоо ирснийхээ дараа иймэрхүү ёслолыг зохион байгуулдаг болсон гэдэг. Түүн рүү тосгоных нь гэр бүлтэй эмэгтэйчүүд хүртэл нөхрөө хуурч тэмүүлдэг байсан ба тэр нь дан ганц эд шидтэй холбоотой байгаагүй юм. Мөн Распутинтай унтахын тулд хол газраас маш олон бүсгүүчүүд зорж очдог байжээ. Олмаар тэрээр Орос улс даяар нэр хүндтэй болж чадсан юм. Тэрээр 34 настайдаа жижиг тосгондоо номлол айлтгай болж Санкт Петербург руу явахыг хүсэх болжээ. Мөн түүн дээр Гэгэ Мария ирж хааны гэр бүлд түүний тусламж хэрэгтэй болсон гэж хэлсэн гэлцдэг. 1903 онд Санкт Петербург хотод ирж нэр хүндээ улам өсгөжээ. Энэ үед Орос орныг 2 дугаар Николай хаан удирдах байв. Хатан хаан Александра Николай хаан нар Алексей гэдэг ганц хүүтэй байжээ. Оросын хаан ширээг залгамжлагч Алексей хүү удамшлын цусны өвчин туссан учраас дотуур гадуур цус алддаг байв. Эмч нар хүүд тун богино нас үлдсэн гэж оншилсан тул хатан хаан Александра эд шидтэн Распутинаас хүүгийнхээ Америк аврахыг хүсжээ. Хатан Александра нь зөвхөн охин хүүхэдтэй байсан учраас Романовын гэр бүлд өв залгамжлагч хүү төрүүлж өгөхийг үнэхээр их хүсдэг байжээ. Тэрээр маш их мухар сүсгтэй далдын хүчинд итгэдэг нэгэн байсан юм. Түүний төрүүлсэн хүү Алексей цусны өвчтэй байсан ба тэд Распутинтай танилцаж хүүгийнхээ өвчнийг нуслах болжээ. Распутин тэднийг хүүгээ эмчит үзүүлэх хэрэггүй гэж зөвлөсөн бөгөөд тэр үед хүүгийн бие үнэхээр сайжирч эхэлсэн юм. Тэрээр үүний учрыг эд шидтэйгээ холбож тайлбарлагдаггүй бөгөөд хүүд өгч байсан аспириныг болиулсан нь түүний биед эргээр нөлөөлсөн гэдэг. Тэрээр Николай Александра хоёрт Алексейг идэрсний дараа өөрийгөө байхгүй болбол хүүн нас барах болно гэж хэлж байжээ. Өөрсдийн цорын ганц өв залгамжлагчаа алдахгүй тулд тэд Распутины хүссэн бүгдийг зөвшөөрөхөөс өөр аргагүй төржээ. 100 яриагаар бол Распутин хүссэн үедээ Александра болон огттой нунтдаг байжээ. Эзэн хааны гэр бүл хүүгийнхээ биеийн муудах бүрт Распутиныг ордон зоозалж удалгүй хүүгийн бие ч сайжирсан байна. Распутин Алексейн эмчилгээнд эмч нарын бичиж өгсөн эмийн жорд заасан аспирин гэдэг эмийг уухгүй байх хэрэгтэйгээд эмчилгээний олон зөвлөгөө өгч байв. Хүүгийнх нь амийг орсон Распутин Оросын эзэн хааны гэр бүлийн сайн найз гэгэнтэн болжээ. Төд удалгүй Оросын ард түмний дунд Распутины талаар олон янзын яриа гарах болов. Распутиныг эд шидээрээ зааны гэр бүлийг ховстон тэднийг иргэшээлд оруулсан аюултай эд шидтэн гэж олон хүн үзэж байлаа. Харин нөгөө хэсэг нь түүнийг зөн бэлэгт гэгэнтэн гэж ярьж байв. Мөн Романовыханд юу хийхгүй байхыг нь заадаг болсон бөгөөд удалгүй Оросын эзэн хааны гэр бүлээс ч илүү эрх мэдэлтэй болсон гэдэг.
Распутинтэй уулзж байсан хүмүүсийн яриагаар тэрбээр усанд ордоггүй байсан бөгөөд нэг хувцасаа 6 сар өмсдөг байжээ. Тухайн үед ойр орчмын хүмүүс нь ч түүний хувийн ариун цэврийн талаар ор тас мартсан байсан гэдэг. Эмэгтэйчүүд түүний харцсанд нь татагддаг байсан гэж үздэг бөгөөд зарим нь Распутин хүмүүсийг хавсдаж хүссэн зүйлээ хийлгдэг байсан гэж ярьдаг. Тэрбээр өөрийгөө маш олон эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байжээ. Нууц албаныхан Распутин мөрдөж түүнийг бие үнэлэгч нартай харьцдаг байсныг нь тэмдэглэж үлдээсэн байдаг. Распутин дагдаг эмэгтэйчүүдийн дунд үзэсгэлэнт Ольга Лохтина гэх эмэгтэй байсан бөгөөд анх гэдсний өвчнөө эмчлүүлэхээр түүнтэй уулзж байжээ. Тэрбээр эдгэрснийхээ дараа Распутин хоёр дахь Есүс хэмээн үзэх болж жинэлэг нөхөр хүүхдүүдэд хайж Распутины дагагчдын нэг болж түүнтэй цуг амьдардаг болсон юм. Лохтина эцэстээ сэтгцийн имлэгт хүргэгдсэн гэдэг. Тэрбээр хааны гэрүүлийн зөвлөх байхдаа маш олон дайсантай болжээ. Тухайлбал түүнийг Оросын бараг бүх эмэгтэйтэй унтсан гэх шалтгаанаар маш олон эрчүүд үзий яддаг байсан юм. Хоёрдугаар Николай хааныг дэлхийн 1-р дайнд байлдаж байх зуур Распутин өөрийн найзуудаа Александрагаар дамжуулан эрх мэдэлтэй олгож чаджээ. Тухайн үед Александрагийн гаргаж байсан шийдвэр бүрийн цаана Распутин байсан юм. Удалгүй түүнийг Хатан хаан Александратай холбоотой гэж хэвлэлээр шуугих болсноор олон хүмүүс тэдэнд анхаарал хандуулах болжээ. Распутин Александрад хэрвээ түүний үхэлд тэдний гэр бүлийн гишүүд оролцох юм бол тэднийг 2 жилийн дотор удмаар нь устгах хараал хийнэ гэж хэлж байсан гэдэг. Түүнчлэн Распутин олон нүгэл үлдэж ордны асрагч эмэгтэйчүүдийг хүчирхийлээ зогсохгүй Хатан хаан Александратай сэтгэндэг гэх яриа Санкт Петербург хотоор дарж Үнэн алдартны шашны ариун синод бүлэглэл түүнийг буруушаадаг байжээ. Распутин охид эмэгтэйчүүдийг байшиндаа авчирч чөтгөртэй тулдах нэрээр тэдэнтэй бэлгийн харьцаанд ордог байжээ. Мөн тэрбээр чөтгөрл урдаа байгаа чөтгөрөө харж чаддаг хэмээн хэлдэг байсан бөгөөд олон хүмүүс түүнийг гудамжинд өөрөө өөртөө ярьж хашгирч байсныг харсан гэдэг. Орос улс дэлхийн 1-р дайнд оролцох үед Распутины нөлөө улам бэгчж байлаа. Николай хаан өөрөө цэргээ удирдан дайнд тулдвал Оросын айрам ялна гэж Распутины хэлсэн зөгнөл биелэлээ олсон байна. Үүнээс гадна Распутин Александра Хатан хааны үнэнч зөвлөх болжээ. Тэрбээр улс төрийн гол албан тушаалтны томилгоо хийх талаар Хатан хаан шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүн болсон байна. Распутин дайныг эсэргүүцдэг гэдгээ илэн далангүй хэлдэг байсан учраас эх оронч бас үзэлтэй гэж ард түмнээс шүүмжлэл хүртдэг байжээ. Үүнээс гадна тэрбээр тусламж үзүүлсэн хүмүүсээс их хэмжээний авилга авдаг байв. Оросын эдийн засаг буурч ард түмний амьдралд оройтсноор эзэн хаанаа эсэргүүцэгчид нэмэгдэжээ. Хатан хаан Александра Герман гаралтай байсан учраас түүнийг Германы тагнуулч гэх хардлагч байжээ. Николай эзэн хааны үед Оросууд дайн тулаанаас хол байсан учраас архитан согтуурах үзэгдэл ихсч нар садар самуунд орооцолдох болжээ. Николай хааны итгэл туслах харын шидтэн Распутиныг хааны дэрэгдээс холдуулахын тулд түүний аминд хүрэхийг хэд хэдэн удаа завдаж байлаа. Түүний амийг хороох нь тийм ч хялбар байгаагүй. 1914 онд Распутин гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Покровскоёд ирэхэд Хёния Гусева гэдэг эмэгтэй түүний гудамжинд явж байхад 8 наснд нь алдахыг завдсан байна. Энэ эмэгтэй Распутины хүчирхийлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжигч бүлэглэлийн гишүүн байжээ. Уг эмэгтэй далдын шидтний хөвлөөр утгалсан байна. Гэвч хүнд шархтсан Распутин мэс заслын дараа эсмэнд үлджээ. Энэ хэрэгээс 2 жилийн дараагаас Распутины аминд хүрэхийг завдсан олон хэрэг гарчээ. Хунтайч Феликс Йосефийн дэмжлэгтэй язгууртны бүлэглэл Распутин бол тун аюултай хүн гэж үзэн түүнийг оройн зоогт урьж их хэмжээний цианидтай хоолоор түүнийг дайлсан байна. Язгууртнууд Распутины амийг хорохоор 5 нэрийг хангалттай хордуулах хэмжээний цианидтай хоол улаан дарсаар дайлсан ч түүнд энэ хор огт нөлөөлөөгүй аж. Распутины охин хожим ярихдаа эцэг минь хүнсний чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан учраас тэдний хоолыг бүгдийг нь идээгүй гэжээ. Распутины биед бага хэмжээний хор бүрэн шингэж цаг хугацаа өнгөрөх тусам тэрбээр хорны эсрэг дархлаатай болсон гэж зарим хүн ярьдаг. Үүнээс гадна Распутин шархтдаггүй байсан гэсэн яриа гарчээ. Распутиныг шатаар бууж байхад нь Йосеф араас нь гар буугаар буудсан аж. Гадаа хитрхи
харанхуй байсан учраас түүний цогцсыг нуугаагүй бөгөөд Распутин газар унан хөдөлгөөнгүй хэвтэж байжээ. Ухаангүй хэвтэж байсан Распутин гинэт нүдэнэн Йосифов руу муу залуу хэмээн хашгирч түүн рүү дайрсан байна. Энэ үед гаднаас орж ирсэн хүмүүс Распутин руу 3 удаа бууджээ. Распутины цогцсыг хевсэнд боож хөлдсөн голын цооног руу шидсэн байна. Шидэхийн өмнөхөн тэрээр ам орж хевсний боолтыг суллахаар саруулцж байсан ч түүнийг хүйтэн ус руу шиджээ. Распутины хордуулсан гэдэг нь баталгаатай бөгөөд тэрээр буудуулснаас болж үхээгүй. Распутиныг усанд хаяхад амьсгалж байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Распутины амийг хороох явц түүнийг усанд чивүүлснээр дууссан юм.